илүү удаан үргэлжилдэг. Тэгээд бусдаас их тусгаарлагдсан мэдрэмж байхгүй удаан явна. Гүлээсэн байдалтай те. Гэхдээ ингээд хийж байгаа юмд ерөөсөө анхаарал төвлөрөхгүй ч юм уу те. Хийж байгаа юмд чи анхаарал чинь төвлөрөхгүй, амарч чадахгүй. Бас зөв амралтыг өөртөө өгч чадахгүй бай. Зүгээр л зургатны өмнө хэвтээд өгөх ч юм уу те. Зураг тавиал янз янзын мүзээл ах. Тэгээд хуучин шарах дээр өмнө нь дээгүүр шарахууд маш их сэтэж гарч ирдэг. Тэгэхээр ийм нэлээд уужиг бөгөөд аль эдийн нуун дарагдуулсан өөрөөсөө ч эргэж харахаас айдаг. Би зүгээр гэд ингээд бодоод яваад байдаг. Ингээд буруу хараад яваад байдаг. Алив сэтгэлийн тэр trauma шархуудаас сэтэрч эхэлдэг. Тэгээд эренгүүд чинь эргэн тойрныхоо бүх хүмүүс гомдно. Би болохоо байцсан хүн гэж бодно. Би ер нь хайр татан биш юм байна. Би тэгэхээр одоо ерөөсөө хинж биш юм байна гэд сайхан уйлаад бас чирмээргүй санагдах ч юм уу тийм ээ. Тим үеуд бол тохиолдож байсан. Тэгэхээр бас нэг шинж тэмдгүүдийн нэг нь ингээд алив юм сэдрээд байдаг болох нь их маш их гомддог, уйлдаг. Дээрээс нь ямар ч мэдрэмжгүй болоод гүлийгөө сайхан хэвтчихдэг тийм ээ. Төр зүрийн бага хэмжээний гутрал маягийн одоо гэдгийг жоохон ядаргаа бол байна. Маргааш сайхан босоод ирдэг тий. Гэхдээ тэр бол ихний шинж тэмдэг.